улсын иргэний хамт ерөнхий газрын даргын тушаал 1993 оны 7 сарын 15-ны өдөр дугаар 262 Улаанбаатар хот зарим хүмүүст цэргийн ээлжид зогсох тухай. Монгол улсын хэдийн цэргийн 60 жилийн ойн баярыг тохиолдуулсан зарим офицеруудад цэргийн ээлжид зогсохын тулд тушаал дэлгэрүүлээд ордог. Даваагийн Баатар 2014 оны 1-ээс өмнө захирагч Гомсруудын бүрүүсэн ууны тишгдэх хэдийн албаны дарга Сүрэн хоолны Цэрэндам 082 ангийн улсын орогч Баттаржийн Батболд 077 дугаар ангийн штаб Сонмын Ганбаатар замын үүдийн шагналтын тусгай боомтын ардлын дарга Гадархааны Аскер зэрэгтэй хэдийн эцсийн алхаад бацээ Ядмсангийн ширүүн чулуу ерөнхий газрын ард хүн эмнэлгийн албаны дарга Унсан цагуугийн мөнхч хамгийн эцсийн алхаажилтан Дашлидийн болд хэдийн зурдаг орон алхаажилтан Натрын ганхүү хэдийн эсгэр орны хөлс бүрний дарга Дөрмөнгийн цэнцрүү архив тавх Мөн тушаалаа хамтлагч хэмнэр шагнасан дараах бас маш шагнсан дарна. Онцгийн хамгаалын ерөнхий газрын штаб батгүй гэж бил хурлаа. Очны мэрэгчлэн хошиж. Тогтхын индрээ ард талын хурцны аргад ахлах зэрэг хошиж. Нэр дурсуулж маш яваад. Намдарч индрээ наргаахгүй. Замын мэрэгчлэн Балчинямын Хатанбаатар ерөнхий газрын 4-р хэлцээний ажилтан ерөнхийлөгчийн зайлшгүй 1993 оны 7 сарын 16-ны өдөр дугаар 46 Улаанбаатар хот. Тэр сугалт Монгол улсын авиац эсрэг цолох тухай. Эх орныхон хэл хязгаарыг хамгаалах болон байгалийн гамшиг, гал усны аюултай тэмдэгт мэргэжлийн өндөр ур чадварны орон ажиллаж, байгааг нь үлээж, хэдийн цэгийн эскадрилийн захирагч, Ми-8 нэвтрэх тэрэгний багш нисгэж, дэд хурандаа төгссөн сугалт Монгол улсын авиац эсрэг цолох тухай. Монгол улсын ерөнхийлөгч явж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зайлшгүй 1993 оны 7 сарын 16-ны өдөр дугаар 47 Улаанбаатар хот. Тэр эрдэнэчт Монгол улсын урлагийн авиац төсвийн цол олох тухай. Хэлчин дайчдыг урлагаар үйлчлэх, Монголын хөгжлийн болон киноны урлагийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувийн нэмрийн өндөр үнэлж, хэлийн цэргийн дуу хөгжмийн чуулган хөгжмийн зохиолч, хошууч, тогтмолын эрдэнэчт Монгол улсын урлагийн авиац төсвийн цол олох тухай. Монгол улсын ерөнхийлөгч явж байна.
Монгол улсынхаа төлөө зүтгэе. Монгол улсын ерөнхийлөгчийн зайлшгүй 1993 оны 7 сарын 16-ны өдөр дугаар 48 Улаанбаатарт хэлийн цэргийн зарим хүнийг одон медалаар шагнах тухай улсын хэл хамгаалах үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж дор дурдсан хүнийг хэлийн цэргийн 60 жилийн өмнө тохиолдуулан Монгол улсын одон медалаар шагнах. Цэргийн гавьяаны улаан түмэн одонгоор Балдан доршийн манчиг сур хэлийн цэргийн ноён дуун тэмдгээр ангийн сулаа. Алтан гадас одонгоор Эрдэнэ далайн бүрний авийн хэлийн цэргийн дуугуйчийн шуурын бодлого туучин ахал хахнаж. Монгол улсынхаа төлөө зүтгэе. Цэлэнгийн дугаар улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын төвийн доторх хэмж. Цэргийн гавьяаны одонгоор Цэлэнгийн хөнгөр хэлийн цэргийн дуугуйчийн чуулган үлээвэр хөгжмийн зааварлагч хошууч. Дайсрынгийн Энхбаатар мөн чуулган дарга хошууч. Монгол улсын төлөө зүтгэе. Лэгдэнгийн дав жамс хэлийн 0207 дугаар ангийн захиралтай турандаа. Аддын Баатар цогт хэлийн цэргийн шатаагийн шалган нэвтрүүлэх хэрэгцээнд дараа хошууч. Тусан дашийн намхан нур мөн хэрэгцээг алхаж илтэн хошууч. Монгол улсын төлөө зүтгэе. Монгол улсынхаа төлөө зүтгэе. Гонцоч хөлтмийн базар агч 0250 дугаар ангийн тусгай салбарын захиралтай турандаа. Туваанжийн Батүлц хэлийн 0251 дугаар ангийн орооцын захирагч хошууч. Монгол саргал хэдэн хамгийн хэцүү хэлийн цэргийн боловсрол хүчний алхаж илтэн хошууч. Дондовын Ганбаатар төлөө зүтгэе. ард талын хувцсны албаны дарга дэд турандаа. Монгол улсын төлөө зүтгэе. За их дайчид манай хэлийн цэргийн 60 жилийн ойг тохиолдуулж орныхоо дархан хэлийг ийг хамгаалах хэрэгт олон жил зүтгэлтэй зүтгэж байгаа. Энэ гавьяаг ингэж таавахныг төрийн өндөр цол одон медалаар шагнаж байна. Өнөөдөр тусгаар тогтносон Монгол улсын хэл түүний дэсийг банк хамгаалж ирчтэй байх асуудал бол манай хэлийн цэргийн бие бүрэлдэхүүн ажид офицер генералуудын хамгийн их орон гэртмийнхээ өмнө хүлээж хийж байгаа гавьяатай үйлс чухал ажил цааш энэ жилийн ач холбогдол дугуйчаар улам өндөр улам нарийн ач холбогдол улам өргөн их байх болно. Тийм учраас та бүхэнд энд шагнагдсан та бүхэн шагнамдаа дараа хүмүүс нийт бие бүрэлдэхүүнд
минь хүлээсэн эрдвэртэй үргээ нэмж шударгаар биелүүлэхэд хямжид гаргахыг хүсэж ирье. Шүнэнд ерөнхий дэвч эсвэл хүчний хамаалагч танаа Хэлийн зэргийн 60 жилээр төхөөд болон шуурна манаас хэлчин дайшин хоёр улсын ажилтан биднэрт төсөслөө өндөр гаяшин болгох явдал баярснаа илэрхийлжээ. Ингээс цаашид улсын хил хамгаалалт болон соёл урлагийн ажилдаа өндөр амжилт гаргана гэж илэрхийлжээ. Ерөнхий газрын даргын зөвлөлтийн иргэнээс манай гүлчин ажлын иргэнээс 2% төрлөө ингээд 2% та зөвлөлийн иргэнээс 2 хүргэж ажлын амжилт зорилго сайн сайхан хийгээрэй.
Агаас тоошин бүхнээр ажил байна. Эдгээр өнөөдөр янз бүрийн төсвийн энгэр өөрчлөлтсөн асуудал агуу байдаг. Улсын амралтын тайлбар улсын төлөвлөгөөний тохиолдол бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй үйлдвэрлэхээ suurталсан хүмүүст Зэрэг төрөөж ахлагч офицер генералууд Ахмад дайж энд хүргэлсэн ирсэн та бүхэнд болон эрүүл үр хүүхдэн эдийн зэргийн 60 жилийн ойн баярын мэдлэгийг дэвшүүлж ад жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол улсын ерөнхийлөгчийн залгаар өнөөдөр манай хичтийн ягнээс урлагийн гавьяат зүтгэн очууч Эрдэнэ очор гавьяат зүтгэжээр очууч сугуурлаар шагнагдаж нийт 130 гаруй хүн төрийн олон медаль хүртсэнийг баяртайгаар мэдгье. Монгол орн хүн төрөлхтний сэргэн мандат хөгжил дэвшлийн түүхийн жам ясыг сонгон авч эдийн засаг улс төр оюун санаа нийгмийг арчлах өөрчлөлтийн энэ үед эдийн зэрэг 60 жилийн ёслол төвлөрөл тэмдэглэж байна. Манай үеийн хилчид эх орны дархан хэлийг хамгаалах нэр хүндтэй үүргээ нэгэн жарийн туршид нэр төртэй биелүүлж ирлээ. Ардын засгийн анхны өдрөөс эхлэн улсын хэлийг хамгаалах хариуцлагатай үйл тулгарч эхний жилд улсын хэлийг харуулын цагдаагаар хамгаалж байлаа. 1930-ад оны эхээр гадаад дотоодын байдал хурцлаж улмаар 1933 онд хэлийн хязгаарын цэгийг өргөдгөн байгуулж бэхжүүлэх улсын хэл хамгаалтыг бүрэн хариуцуулах тухай шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийн дагуу дотоодыг хамгаалах газар Хов, Говь алтай, Өмнө Говь, Дорн Говь, Сүхбаатар аймаг хэлийн цэргийн анхны шин салбаруудыг байгуулж өмнөд хэлийг үндсэндээ цэргийн хамгаалалт шилжүүлсэн билээ. Ахмад биднийхээ халаар залгамжлаж улсынхаа дархан хэлийг хамгаалж яваа элчин дайчтай. Монголын хэлийн цэргийн түүх 60 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд шин сэтгэлийн халуун баяр хүргье. Монгол эх орныхоо хэлийг хамгаалахын төлөө мэдлэг авьяас чадвар бүхнээ зориулж өндөр насыг наслаж өвгөн буур болсон бид нар улиран долгож байгаа 60 жилийн ойн баярт хүрэлцэн ирж хүндэт та нартаа хандаж байна. Хүлээн авч саяхан болгоно. 60 жилийн тэртээ агтмаар атан тамиагаа хөлөглөж зэвсэг агсан гал зогтоо гэрэлцэж явсан бид бүрэн эрхт Монгол улсынхаа тусгай тогтнолын баталгаа болсон дархан хэлээ миний хэл бидний хэл эзэн бие билээ бид билээ гэсэн чин хүслээр жигүүрлэн халуун хүйтэн өлөс зангах ядарч өдрхийн бэрхийг биеэрээ мөрж явснаа сананд орсож байна. Инхрээр эх орныхоо цөөн газар сэрхэг чулууныхаа төлөө домог талхын гол байдаг болтод сэлэм эргүүлж жад зүлгүүлж явхдаа харийн дайсны дайр харшилдах зэвсгийн нүргээнээс булчиж яахгүйгээр эх орн ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө
халуун амиан дөрвөлж Монгол элчний зориг баатарлын гайхамшигыг үзүүлсэн эл таваалж, тэгшээ, эс тавгдорж, дам, юан, Батум, намнын нарын олон арван шонхруудынхаа алтан шарлын өмнө тэргүүн гутаан зүрх шимшрэн элэг амтран зогсож байснаа бид өнөөдөр санан дурсаж байна. Монгол улсын баатар Чогтон, Төмөрбаатар, Хуулин, Нэхий, Шийлэг, Торд зэрэг олон эрэлхэг элчин баатруудаа бид нэхэд дурсаж байна. Бидний алдар гавья Монголын ард түмний өнгөрсөн одоо ирээдүйн хойч үедээ хязгаарч мартагчгүй мөнхөр үлджээ. 1930-40 онуудад улс орон даяар явагдсан оморгодон баривчлах хилийн хамгаалалт бат байд, хилийн тэнгэр сэлмэг байд, хилчин дайчин торгог байд, хилийн шугам амгалан байд, сайн хүмүүс дэлгэрт байд, сансан бүхэн биелдгөө гэж яриа. Улсын аюулгүй байгууллага хилийн тэргийн дайнд оруулагчид хөдөөн болов бэлтгэл байгаа дайчид хөдөлмөрийн ахмад ингээд заримдээ хаваалын ахмадуудаас хэлцтэй хамж хэлэхүүгийг мөн төвчлэн ахмадуудаас өөрийн нэрийн өмнөөс жижиг дурсгалын зүйлийг гардуулах гэж байна. Манай ахмад дайчин Бадрын бүтээл Хилийн цэргийн 60 жилийн ойн сэдвээр бүтээсэн сийлмэр бүтээл байна. Улсын Хилийн цэргийн хамт олон алдар төвх дайчин уламжлалтай Хилийн цэрэг байгуулагдсны 60 жилийн ойг тохиолдуулан элчид та бүхэн Монголын ардын цэргийн нийт үеэрүүлэлтгүүний өмнөөс цэрэг ирсийн дайчин цагтай халуун баяр хүргье. Эх орныхоо тусгаар тогтнол улсын хэдийн бүрэн бүтэн алдашгүй дархан байдлыг сахин хамгаалах ариун үйлсийг манаа 60 жил зогсож үүргээ нэр төртөө биелүүлж өөрийн гэгнэнээс олон арван баатар их орон хөвгүүдийг төрүүлснийг танд ардын цэргийн дайчид ард түмнийхээ нэгэн ажил зүй ёсоор үнэлж бахархан хүндэтгэж байдаг юм аа. Манай орны түүхэн хөгжлийн онцлог өнөө үед үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол улсын хэл хязгаарын алдашгүй дархан байдлыг хамгаалах үүрэг хариуцлагын ач холбогдол улам өсөн нэмэгдэж хэлжтээс чамд сахилал зохион байгуулалт өндөр сонор сэрэмж мэрэгжлийн нарийн ур чадвар мэдлэг дадлыг шаардж байна. Туурал тусгаар төр улс ард түмнийхээ язгуур ашгийг эрхмэлэн дээдэж өвгдөөс ахмад үеийнхээ дайчин уламжлалыг өвлөн авч төрийн хууль цэргийн нангар дүрмийг ёслон биелүүлж дархан хилээ сэрэмжлэн хамгаалах эрхэм хүндтэй нэр төртэй албандаа их амжилт гаргахыг та бүхэн хүсэн өрөөё. Эх орны минь дархан хил амгалан байг Монгол улсын батлан хамгаалах яам. За батлан хамгаалах яам хэлчин дайчдынхаа хэлийн албаны ажил үйлсэд зориулж ГАЗ 66 маркийн автомашиныг бэлгэлсэнийг бэлгэж байгааг мэдэгдэе. Монголын ард түмний амгалан таван байдлыг хамгаалах хүндтэй хариуцлагатай үүрэгт хамтран ажиллаж байдаг. Өнөөдөр таван цагт амби эрүүл мэндэ бусдаас илүү төвөгтэй байдал авч яваа. Саддагийн байгууллагын ажилтан бид хэлчидийг ажил үүрэг зовлон жаргал төсөөтэй
Тэгэн албаны гэж элэг сэтгэл нэгтэй байдгийг илэрхийлж та бүхэнд 90 алдарч 60 жилийн түүхэн гоётой баатарлаг үйлстэй энэ баярынхаа тулд хөндөрүүлж байгаад баярыг хүргье. Цагтаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн Хэлийн цэргийн бие бүрэлдэхүүнтэй хамтарч улс их орныхаа тусгаар тогтнол ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө цаашид эдийн засаг бусад бэрхшээлийг үл харгалзан үнэн шилдрэг зориг баатарлаг тэмцэхэд бэлэн байгааг энэ тэмцэл та бүхэн цагдаагийн ажилтнуудыг бидний холбоотон төшилж болох, нөхрөж болох хүчин гэж итгэж яваарай гэж батлан хэлхийг цагдаагийн ерөнхий газрын зөвлөл, Гадаадын цэргийн зөвлөл надад зөвшөөрсөн юм аа. Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн шийдвэрээр Хэлийн цэргийн 60 жилийн аг тохиолдуулан энэ баяраа тэмдэглэж өнгөрүүлэхэд нь зориулж за өөрийн байгууллагын хүч чадал элдв юм мөхөс Интерполын хурал цагдаа ярмруу тэмцээн мэтэй юм болж зарлаг хүрлэг ихтэй болгонгоо тоочоод 100,000 төгрөг хандуулсныг илтгэе. Хэлийн цэргийн бие бүрэлдэхүүний үе үеийн төлөөлөгчд эрүүлэг ад жаргал сайн хүн бүхнийг тусан өрөөж хэлдээр буундуугүй элдв зөрчилгүй сайхан байгаасаа гэж хүсэе. Хаасны тэмцэлтэй 14 минутын дараа 60 жилийн аж үйлсэн аягийн концерт таавуудын үзлээ. Сайхан хорныхон ариун дахин хил хязгаарыг хамгаалж ирсэн Монгол улсын Хэлийн цэрэг өнөөдөр жар хүрлээ. 60 жилийн түүхийг бүтээлсэн жаргалтай гурал Ахмад хэлчтэн юуны өмнө баяр хүргэе. Тэнгэрийн хил, газрын хил, усан хил, эх орон минь эргэн тойрон гурван эрднийн дархан хилтэй. Дархан хилэн дайцсан мансан дайчин баатар Хэлийн цэрэгтэй. Энэ тангим төрөлцөн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж дуу хоорын наад маань эхэлье. Өнөөдрийн юм бүхэн өчигдрөөс ихтэй. Өнөөдрийн төв бүхэн өвгөд дээдсийн минь ариун уламжлалтай холбоотой болохоор юуны өмнө уран бүтээлийн алтан тайзан дээр Хэлийн цэргийн Ахмад соёл урлын ажилтнуудаа урьсан юм аа. Монгол улсын гавьяат жүжигчин Хэлийн цэргийн дуу үжигийн чуулгын анхны дуучин
보루스릉 Хавлын хилийн атраад сангийн далайн атраад уран сайхнаар ажиллаж хилийн зэрэгт уран сайхныг хөгжүүлэхэд ихээхэн хувир нэмэр оруулсан тэр замаас эхлээд өнөөдөр улсын гавьяа жүжигчин болсон Сэрэмбэл бай. Хилийн зэргийн дуужгийн чуулгын уран сайхны удирдлагаар ажиллаж байхдаа төрийн шагнал хүртсэн урлагийн гавьяа цэцэлтэн Бадарч залуу гавьяат Эрдэнэ Начир Ингээд манай үзэгчид та бүхэн бусад манай урлагийн мастеруудыг таньж байгаа. Энэ зогсож байгаа ихэнх урал бүгдээрээ ер нь хилийн зэргийн дуужгийн чуулгын жүжигчид, гоцсон дуулаачид, бүжигчид байгаа юм аа. Манай хилийн зэргийн үлээвэр хөгжимд анхныхаа уран бүтээлийг тойрож байсан Монгол улсын ардын жүжигчин Төрийн 2 удаагийн шагналт мөрд ардын хөгжим Түүхт хил.
Совета мөнгө медальтай Зангай Советийнхаа улс эдийн чигээр та бүхэн дамжуулъя. Улаан цэцэг гэдэг дугыг улаан цэцэг шиг өөрөхөд болно. Кинестин дизайнерtiin катанасы, ясырын мәсірін көз қарасы, жадырасы жанымда жасқы келіп, қызыл гүлім көжектесін қанасы, қызыл гүлім ай-ай, қызықтырдың ай-ай, әсақ гүлім ай, ажақсың сені, қызыл гүлім ай-ай, қызықтырдың ай-ай, әсақ гүлім ай, ажақсың сені.
энэ жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч, эцэг хүчний ерөнхий хамгааллагч оролцож байгаа нь нийт хэлчин дайчид ахмад хэлчидэд хүн хүндэтгэл үзүүлж буй нэг тод илэрл юм аа. Сүүлийн 3 жил гаруйхан хугацаанд улс орон төр засгийн шин тогтолцоо зах зээлд шилжиж буй хүнд мөчид төр засгаас хэлийн цэргийг цаашид бэхжүүлэх, хэлчдийн ахуй амьдралыг дэвшлүүлэх, эрх зүйн баталгаатай болгох чиглэлээр нэлээд арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн богино хугацаанд Монгол улсын ерөнхийлөгч, эцэг хүчний ерөнхий хамгааллагч, улсын баг хурал, улсын их хурлын дарга, ерөнхий сайд нар хил орчмын утгаар явахдаа хэлчдийн амьдрал ахуй, ажил төрөлтэй хилчлэн газар дээр нь танилцаж, санал бодлыг сонсож, бодтой, боломжтой арга хэмжээ авч байгаад нийт хэлчин дайчид урам зоригтой байдаг бөгөөд улсынхаа хөлийн төлөө гэсэн эрүүн мэрэмнэлтэй үнэн чухлаар албаа хааж байгааг энэ баярын өдөр тэмдэглэн бэлгэд таатай байна. Манай төр засгаас хэлчдийн нарын төвөгтэй хүнд хөдөлмөрийг өндөрөөлж баялагын нэг тод илэрэл бол сүүлийн 2 жил гаруйхан хугацаанд хэлчдийн нэгнээс 3 гавьяат төрлөө. Олон зуун хэлчин дайчид төрийн удам медалаар шагнагдсан. Ийдгүй манай хэлчид улсын хил хамгаалалтын уламжлалт сайхан арга туршлагаас болон ахмад дайчдаас суралцахын зэрэгцээ шин нөхцөл байдлаар урган гарч буй нарын төвөгтэй зорилт үүргийг биелүүлэхийн төлөө хизээд бэлэн байгааг эцэг хүчний ерөнхий хамгааллагчтай илэрхийлж байна. Ингээд энэ хундгийг Монгол улсын ерөнхийлөгч, эцэг хүчний ерөнхий хамгааллагч, консулмаагийн очруудын эрүүл мэндийн төлөө улсын хөлийн аюулгүй байдлыг хангах хил хамгаалтын ариун үйлсэд хадун залуу нас ажил амьдралаа зориулсан манай ахмад хэлчид дайчдынхаа эрүүл мэндийн төлөө өнөөдөр улс орны аюулгүй байдлыг хангах улсын хөлийг хамгаалах үйлсэд зүтгэж аль тааж байгаа нийт хэлчин дайчдынхаа эрүүл мэндийн төлөө энд өнөөдөр хөлийн цэгийн 60 жилийн ойн баярт урилгаар оролцож байгаа та бүхэн эрүүл мэндийн төлөө энэ өндгийг өргөё. Ахмадууд нөөгийн Монгол улсын дархан хэлийг хамгаалж байгаа манай хэлчид, дайчид офицер генералууд. Залуу үеэ улс их орноо батлан хамгаалах их үйлсэд сургаж, хүмүүжүүлж хамт орныхоо усгаар татналыг батлан хамгаалж байгаа
энэ ажилд сурч байгаа манай залуу дайчид хичээлүүд. Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолыг батлан хамгаалах ариун үйлсэд та бүхэн цугаараа эрдэм мэдлэгээ, хүч чадлаа, хөдөлмөрөө зориулж байгаа ард түмнөө эрх чөлөөтэй амьдрах, улс орноо хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж тайван замаар төр улсаа төвхнүүлж хөгжүүлэх нөхцөл бололцоог хангах мананд байж байгаа. Ийм гавьяат үйлст зүтгэж яваа цэрэг ирчүүдээ. Та нарын хажууд тэр үйл ханы жил чинь байгаа. Та нарын ард түмэн чинь их орон чинь байгаа. Ийм 3 цагийн уулзвар зангилаан дээр Монголын хэлийн цэрэг байсан урдч одооч байгаа, цаашдаач байна. Тусгаар тогтносон Монгол улс байгаа цагт Монгол улсын дархан хэл манайтай байна. Монгол улсын хэлийн цэрэг оршин тогтнож улс их орноо түүнийхээ торгон хэлийг, хэлийн дэсийг хамгаалж сахим. Хаач ямарч бүтэц бүрэлдэхүүнтэй байлаа гэсэн хэлийн цэргээрээ л байна. Ийм учраас бид урд өмнө байсан манай дархан хэлчдийн их орноо хамгаалж байсан ариун баялаг уламжлал, ариун сайхан сэтгэл үйлсийг ямагт хүндэтгэж тэднийхээ гавьяаг ямагт дурсан мөнгөжүүлж өөрсдийнхөө үйл ажиллагааг тэр гавьяатнуудаас дутхгүй гавьяат үйлсээрээ банк баяжуулж хойч үе ямагт их орон түүний тусгаар тогтнолыг түүний хэл хязгаарын халдашгүй дархан байдлыг яаж хангадгийг гэдэгт банк сургаж ингэж энэ улсын хэлийг эзэнтэй байлгах ариун үүрэг та бидэнд бий. Энийг нэр төртэй биелүүлэх явдал энэ бол алдрын хэрэг, энэ бол гавьяаны хэрэг, энэ бол иргэний хэрэг, энэ бол их орны хэл хамгаалах үүрэг хүлээсэн дайчин хүний үүрэг. Ийм учраас би та бүхэн улс орныхоо тусгаар тогтнол хэл хязгаарын дархан байдлыг хэдий ч нэр төртэй сайн хамгаална. Их орны чинь эрх чөлөө тусгаар тогтнол хэдий ч баттай байна. Эдийн засаг нийгмийн хөгжил, төрийн тогтолцоо, түүний удирдлагын төрийн бодлого энэ Монгол улсыг тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс байлгах, энэ Монголын ард түмнийг хүний нийгэмд өнөөдөр өндөр соёл иргэншилтэй улс орон болгон яаж ард түмнөө бодож, яаж ард түмнийхэн аж амьдралын төлөө зүтгэж, яаж ард түмнөө сайн сайхан байлгах гэж бодож байна. Тэр л хэмжээнд бодож, тэр л үйлсийн төлөө явж байгаа. Тэр үйлс үтх учиртай. Ингэж бид ар өвөр тал адил хамгаалж, эдийн засгаа бэхжүүлж, зэвсэг түчин батлан хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлж, ингэж байж бид Монгол улсыг
одоо улсын зэрэгтэй улс байлгаж ирсэн өнөө хүртэл тэрнээс улам одоо илүү элбэг баян сайн сайхан байлгах энэ зорилтыг хамтын хүчээр шийдвэрлэх болно. Ингээд би Элийн цэргийн 60 жилийн ойг тохиолдуулж нийт хилчидтэй тэдний гэр бүлийнхэнд Монгол улсын дархан хэлийг хамгаалж ирсэн Ахмад буурлуудаа та бүхэнд цугааранд чинь эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсэж аз жаргалын дээдийг өрөөё. Та бүхний төлөө энэ хондрыг өргөё. Moнгол улсын